Бид бүгд хэзээ нэгэн цагт онлайнаар бараа захиалаад харамсаж байсан удаатай. Жишээлбэл би оригамигаар хийсэн чулуу яах гэж худалдаж авснаа огт ойлгоогүй юм. Заримдаа худалдаж авсан бараагаа зүгээр буцаах шаардлага гардаг. Гэхдээ миний дээр хачин худалдан авалтууд энэхүү бишгийн баатруудад тохиолдсон эзүүсийн хажууд юу ч биш. Тэд онлайнаар юм худалдаж авсандаа хамгийн ихээр харамссан гэдэгт итгэлтэй байна. 6 дугаар сарын 20-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн. Энэ өдөр эхний тоглолтод хэсгийнхээ хүчтэй баг Туркийн шигшиг дөөжантайгаар хоцсон астралчууд одоо Америк нэгдсэн улсын шигшиг багтай хэсгээ тэргүүлэхийн төлөө тоглосон. Энэхүү галгашин тоглолтыг та олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршилсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Олон нийтийн сүлжээнд дэх танихгүй хүмүүсээс хизээж битгий цахилгаан бараа хөдөлж авч байгаарай. Нэгэн эрс шин хавтгай дэлгэцтэй зурагт хямдхан аавна гэж бодоод азаа туршжээ. Хавтгаан ч хавтгай байсан л та. Даанч тэр нь дэлгэц биш байв. Энэ одоо энгийн HD юм уу эсвэл 4K ультран юм болов сонин юм. Интернетээс ховч сонгоно гэдэг хэцүү. Таарах болов. Тэр төгс модель дээр харагдаж байгаа шиг надад зохих уусв. Нэгэн бүсгүй энэ асуултын хариулт үгүй гэдгийг хатуугаар ойлгожээ. Тэр энэ даашин за буцаад чадсан гэж найдаа. Бас нэг том асуудал бол барааны бодит хэмжээ байдаг. Онлайн дэжгүүрт түүнийг харьцуулаад харах зүйл байдаггүй шүү дээ. Энэ залуу өөрийгөө энгийн хэмжээтэй санал авч чана гэдэгт итгэлтэй байж, гэтэл хүүхдүүдэд зориулсан гэдгийг анзаараагүй юм. Мэдээж хэрэг хүүхдүүд гэдэгт өсвөр насныхан орж болгоч энд эст жаахан хүүхдүүдийн тухай яригдсан байлаа. Онлайнаар захиасан бараа заримдаа яг зураг шиг хэмжээтэй ирдгийн бас нэгэн жишээ энэ байна. Энэ жинслүүр ямар нэгэн зүйл жинсэхэд дэндүү жижигхэн байв. Хэрвээ дахиад нэгийг захиачихвол эмэг болгоод хосоор нь зүүж очих нэ. Нөгөөдгөр заримдаа хувцас бодож байсаас хамаагүй том эрхэнч бий. Энэ үүсвэлэгч хэмжээгээ шалгаад дотор ойдлороо 32 инч гэж харжээ. Гэвч хөргөлтийн занд түүний жинсийн өмд баг зэрэг сунсан бололтой. Энэ усан сан хэн нэгний хувьд төгс байж магадгүй. Жишээлбэл Чихуахуа гөлгөндөө сэлд сургах гэж байгаа хүнд ч юм уу. Харамстай нь энэ усан санг захиасан хүн дотор нь хүүхдэд тоглоулна гэж найдаж байжээ. Эхнэр нь уг усан санг хэтэрхий хямдхан байна гэж гэрхаагаар анзаарсан бөгөөд түүний эргэлзээч ортой байлаа. Зураг шиг харагддаггүй хоол хүнсний дундаас энэхүү хардарсан зүүчиг бүтэл нэгдүгээр байранд орно. Худалдан авахч ахынхаа охинд зориулж мини маустай бэлуу авахыг хүсжээ. Зүүн талын бэлуу маш хөөрхөн харагдаж байгаач баруун талын бодит барьж үнэхээр аимшигтай. Бүр жихүү цөрөм харагдаж байна. Өөр нэг худалдан авахч ихчтэй их хүрсийн баяраар хөвгүүднийхэн зурагтай дэр бэлгэлжээ. Юу н буруугаар иргэнэ гэж. За та бүхэн харж байгаачлан бүх зүйл нь дэрэн дээр дотны хүмүүсийнхээ энгийн зургийг хэвлүүлэх нь хөөрхөн бас гой хэрэг. Харин хүүхдүүдийн толгой тэр чигтэн дэр болж хувирах нь арай л эвгүй юм. Бяцхан зүйлсийн дахин нэг жишээ. Хэрвээ би ном унших зорилттой ширээний гэрэл захиасан бол тэр гэрэл ганцхан үг биш бүтэн хуудсыг гэрэлтүүлдэг байгаасаа л гэж хүсэх байсан. Энэ бол маш том тогоотой шүлэн зориулсан гайхалтай шанаг байна. Ямар нэгэн асар том зүйлд зориулагдсан боловч үнэн дээр гэртээ ийм аврах шангаар юу хийхээ биза мэдэхгүй юм байна. Буцаач явуулахаас өөр аргагүй. Харин энэ дампанц дээр юу хэрчих вэ? Өнөөх бяцхан гэрэлнийхээ тусгалд идэх ганц жижигхэн зүсэм талхаа юу? Энэ цэцгийн багсаа онлайн дэлгүүрт огт өөр харагдаж байв. Баруун талынхан шүү. Энэ бол жинхэнэ сүрэл. Харин Лея гүнжин энэ өмсгөл сүнс Касприйн хувцастай илүү төстэй болжээ. Бүс болон хэлбэр загвар нь хаашаа алга болчихоо бай. Зүгээр л орны цагаан хэрэглэл нөмөрчгсөн бол үүнээс дээр харагдах байсан биз. Худалдаа авахч бүсгүй даашин завхыг хүссэн ч оронд нь футбол гүлэн авчээ. Ядчил зураг нь адилхан байгаа юм да. Дэлгүүрийн хэн нэгэн маш том анд урсан боловстой. Ийм хайруулсан тавг болон сав арай томхон хүүхэлдэйн оройн зогт яг л таарах байх. Ер нь эдгээрийн утга учир юунда байна. Тийм ээ хүүхэлдэйн байшинд зориулсан хэрэгслүүд байдаг л да. Гэхдээ энэ хайруулсан тавг сав хоёр хүүхэлдэйнд хэтэрхий томтоор. Харин хүнд бол хэтэрхий багтмаар юм. Нохон толгойн хэлбэртэй энэ цэцгийн баглаа маш хөөрдөм харагдаж байна. Гэвч бодит байдал дээр машинд дайруулсан нохон толгой шиг харагдаж байна. Зүгээр л аимшигтай. Хажуугаар оноотой энэхүү өмд сувчгаан дээр маш загварлаг харагдаж байв. Харамсалтай нь худалдаа авахч бүсгүй энэ өмдийг өмсөд суух үед ямар нэгэн хачин дотоож болж хувир дээр нь олж мэджээ. Хүүхдээ айлахыг хүсээгүй л бол ийм тогсон битгий бэлэглээрэ. Зүүн талд байгаа тогсон бол хөгжөлтэй шувуу байна. Харин баруун талынх нь хэн нэгэн нүдэ боож байгаад ойсон ноён төмөсөн тоосгоод шувуу шиг болчихж. Бэлвийн дөх хамгийн сайн сонголт биш. Муур эмэгтэй энэ тэрко модель дээр үнэхээр сайхан харагдаж байна.
Харин худалдан авагч дээр яг л шүхэрчний өмд эсвэл хогны хар удчиг л харагдаж байна. Онлайн дэлгүүрт барааны тоо хэмжээг маш анхааралтай сонгох хэрэгтэй. Энэ худалдан авагч 8 шихэг луун захиаллаа гэж бодож. Гэтэл тэр нэг зүйлийг анзаарахгүйгээс олж эцэст нь 8 уут луун хүлэн авчээ. Ийм их луунгийн нөөцтэй байхад Bugs Bunny-л эдэж барахт нь туслах байх та. Нэгэнхүү 100 сарын баяраар үүнийг авчаа. Ээж нь түнд мөрөдөж байсан бохны машиныг нь бэлэглэхийг хүссэн юм. Тэгээд ч бэлэглэж. Даанч маш жижигнэх шүү. Хэрв хүүг гацуур модны доороос үүнийг хараад ойлсон бол ээж нь түнд дэлхийн хамгийн жижигхэн хийл хөгжим нэмж авч өгөх хэрэгтэй байх. Заримдаа захиалга хийхдээ нэмэлт тайлбар бичих шаардлага гардаг. Энэ нь захиалга тань бэлэг эсвэл үдшилэх зориулсан гинтийн бэлэг байх үед хэрэг болно. Харамсалтай нь таны тэрхүү маш нууц тайлбарыг шууд баглаан дээр нь том гээч нь хэвлэж тохиолдож бас байдаг. Adidas пүүзний энэхүү дөөрөмл нь зураг дээр тодорхой нэг өнцгөөс бол яг л оригинал шиг харагдана. Гэвч бодит байдал дээр эмээгийн оёж өгсөн углаа шиг л харагдаж байна. Эдгээр чулууг өнөд чулуу гэж нэрлсэн боловч үнэндээ зүгээр л чулуу байв. Гялалцдаг чулуу. Энгийн дэлгүүрт бол үүнийг зарч чадахгүй. Харин интернетэд бол худалдан авагчдыг амархан хуурч болдог байна. Хүмүүс янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг. Харин маскны хувьд ямар байх ёстой вэ? Энэхүү маскыг үйлдвэрлэгч баг зэрэг туршилт хийхээр шийдсэн бололтой. Хүнээс илүү хүүхэлдэд яг таахаар байна. Ээж нь энэ зүйлийг захиалахын өмнө хэмжээг нь шалгаагүйд энэ муур элт доромчхон байна. Энэ тэгээд юунд зориулагдсан юм бэ? Хумсаа эрлэх, хулганд зориулагдсан юм байх та. Нэгэн үйлчлэгч эрэхтэй гутал захиасан ч өндөр өсгөд хүлэн авчаа. Ядчил тэр өмсөж үдсэн байна шүү дээ. Бас гоё чөлтэй юм. Хэв хэмжээтэй том хүний сандал гэж бодож авсан дахиад нэг хүүхдийн сандлыг харцгаая. Бүр ийм жижиг сандлын бүтэн багц захиасан байдаг шүү. Тэр залуу эдгэрийг баг сургуулиас судалдан авч байгаа мэдээгүй байна. Гэхдээ яах вэ? Одоо тэр хүүхдийн кафе нээж босгоно. Энэ залуу барин өмд худалдан авчаа. Өөртөө ч юм уу найз бүсгүүдэд ч юм уу тэр нэг хамаагүй л дээ. Гэвч энэ бараа явж хүнд зориулагдаагүй байсан тул тэр одоо хөлийнхөө хуруунд л өмсөх болсон байна. Дахиад шал өөр харагдах пүүз. Худалдан авагч тэдгэрийг хүлээж авахдаа лого нь маш сайн тодотгож өгсөн өгзөгтэй байгааг анзаарчээ. Тэр энэхүү хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хошин шогийн мэдрэмжийг үнэлж инээж хөгжилсөн гэж найдаа. Энэ хүн алдсны XL хэмжээтэй өмсгөл захиалжээ. Магадгүй хүүхдийн XL байсан юм болов уу? Маск нь ийм том уут шиг хэрнээ футболск нь ягаад ийм жижигхэн байдгийг би л ойлгохгүй юм байна. Гэхдээ ийм хувцастай бол гэмт хэрэгтнүүдийг лав барьж чадахгүй гэдгийг баттай мэдэж байна. Өөр нэг худалдан авагч Apple цаг авлаа гэж бодтол Apple-ийн логоны хэлбэртэй дэлгэцтэй Oscar босон дэлгэцэн дээр iWatch, iPhone Watch гэсэн бичгтэй цаг явуулжээ. Худалдан авагч буцаах нь тодорхой байхад яах гэж ийм аимшигтай бараа зардаг байна. Мөнгийг нь буцааж өгсөн л гэж найдаа. Энэ гацуур мод зураг дээр хамаагүй дээр харагдаж байв. Гэтэл бодит байдал дээр гэрлэн чимэглэлж даахаргүй сүрэтийн юм шиг өрөвдмөр чөрөөсөн мод байлаа. Би Mac захиасаад богн даашин цүүжээ авахыг үзэн яддаг. Харамсалтай нь энэ залууд яг л тийм зүйл тохиолджээ. Түүний хүссэн зүйл нь биш байсан ч энэ даашинз түүнд үнэхээр сайхан зохиж байна шүү. Нэгэн ээж динозаврын хэлбэртэй хөрдөм дээр тэрвэрч байгаа хүүхдийн зураг байна гэж боджээ. Гэт захиалгаа хүлээж авахд өнөөх хүүхэд нь хүрч дэрний нэг хэсэг байж таарав. Тэгэхэд дэрн огт динозаврын хэлбэртэй байсангүй. Энэ бол зөөр. Тийм ээ, гэхдээ үнэхээр ухаалаг аргаар хуурсан байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин энэ жишээнд нэг хүн Саарл өнгийн 50 туяа киноны дискийг захиалахыг хүсжээ. Тэрээр худалдан авагч руу Саарл өнгийн 50 төрлийн туяаг хэвлсэн цаас явуулсан байна. Мэдээч шүү дээ, худалдан авагч яг л үүнийг авахыг хүссэн байж таарна. Боксийн мишок худалдаж авахдаа түүнийг олон удаа цохино гэдгээ тооцоолох хэрэгтэй. Тиймээс хамгийн хямдыг нь авахгүй байх нь зүйтэй шүү. Харамсалтай нь энэ үйлчлэгч $20 мишок захиасныхаа дараа л энэ сургамжийг ойлгожээ. Тэр нь пинята шигж хурдан урагдаад онсон байна. Тэр үүндээ маш их уурсан тул түүнд дахиад нэг шинэ мишок хэрэг басна нь гарцаагүй. Энэ үйлчлэгч пүүз авсаа гэж бодсон ч оронд нь өнөөх пүүзтэйгээ нэг л бүдэг бадаг төстэй өмсгөл хүлээж авчээ. Юу хэлэх вдэ? Үүнийг өмсөд бас гүйж усан шүү дээ. Энэ худалдагчийг үнэн шудраг байсгийн төлөө магтаж болмоор энэхүү футболскийг бүтээгч нь Dr. Pepper компани өөрөө үг яаж дуудагддгийг санахгүй байсан бололтой. Гэхдээ одоо худалдан авагч энэ худалдагчид итгэж босгүй гэдгийг яг таг мэддэг боллоо шүү. Худалдан авагчийн хүлээж байснаас хамаагүй жижигхэн гарч ирсэн бас нэгэн зүйл. Энэ залууд футболк дээрх зургийг аргын тулд томруулдаг шил хэрэг болжээ.
Үнэт эдлэж худалдаж авахдаа бар би хүүхэлдэнд зориулагдаагүй үз гэдгийг үргэлж шалгаж байгаарай. Энэ бүгд маш жижигхэн тус гоосомд хүртэл хэрэггүй. Танд ийм бүтлгүй онлайн худалдаа авах тохиолдож байсан уу? Бичлэгийн доор тэр талаараа сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Үзсэнд баярлалаа. Бас сувгаа дагаад лайк дараарай.